Не изменяя традициям. Уламжлалаа хадгалсаар цастай мэндчилгээ наадам ариун нуур байгаль нуурын мөсөн дээр Максимахаас суурьнд болно. Наадам 2 өдөр үргэлжилж 2 дугаар сарын 14, 15-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. И 15 февраля. Энэ бол урт удаан түүхтэй наадам. Анх амар мөрний бүс нутгаас эхэллээ. Валера өвөө цасан дээр амар мөрнийг дүрсэлж анхны мэндчилгээг бүтээсэн байдаг. Манай нутгийнхан санаачлагыг үргэлжлүүлж цар хүрээг нь тэлсээр өнөөдөр асар том үйл явдал болон хөгжижээ. Первый день 14. Эхний өдөр буюу 2 дугаар сарын 14-нд наадмын албан ёсны үйл ажиллагаа болж 40-ыг харьцах 50 м хэмжээтэй аврах засан мэндчилгээ бүтээн. Харин 15-ны өдөр нь чөлөөт үзүүлбэр уран бүтээлийн өдөр байх юм. Зочдод зориулсан олон арган сонирхолтой үйл ажиллагаа өрнөн цагаан зураг, засан арт объектын уралдаанаас эхлээд хагсын нохойтой чаргаар гулгах үндэсний тоглоомод мөн мэдээж олон нийтийн ёхор бүжиг. Праздничного ёхора. Бид энэ бүтээлийг бахархалтайгаар толиулахыг хүсэж байна. Засан мэндчилгээ ийм байдлаар харагдана. Маш бэлэгдэлтэй. Түүх хэсэгтээ 5-ын тэмдэгтэй. Энэ нь манай ойг илэрхийлэхийн зэрэгцээ 5 дугаар буюу ялалтын бэлэгдэл юм. Мөн наадамд оролцогч зочид, жуулчид дорны зурхайн тэмдгүүдийг зурнаа. Хүмүүр өөрийн төрсөн жилийн тэмдгийн дор байрлан бүтээлд оролцсноо. Цастай мэндчилгээ наадамд хүн бүр оролцох боломжтой. Уламжлал ёсоор Бурятийн оршин суугчид болон зочдод зориулан улаан үдээс нэг өдрийн тусгай аялал зохион байгуулахаар болжээ. Харюна Абельдинова. Новости дня. Токсичное озеро. Хорт нуур нь зөвлөлтийн үед улаан үдийн вагон цэцгүүрийн засварын үйлдвэрийн хийгүүсгүүрийн станц ажиллаж байх үеэр үүсчээ. Тухайн үед үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох пенол чулуун нүүрсний давирхаатай усыг тундасжуулах савнд асгадаг байсан бөгөөд цаг хугацааны явцад энэ нь аюултай хаягдлаар дүүрсэн томоохон нуур болон хувирсан. Түүнийг татан буулгах асуудлыг Бурятад олон жил хилэлцсэн ч саяхнаас л бодит ажил эхэлж мухартлаас гарчээ. Сдвинулось с мертвой точки. Рассматривали разные Эдгээр хаягдлыг устгах олон хувилбарыг авч үзээд эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг харгалзан энэ шийдэлд хүрсэн. Манай хот цаашлаад бүгд найрамд хулсын хувьд ч нэлээд онцлог төсөл. Хаягдлыг Бурятийн нутгаас гадна гаргаж мэрэгшсэн үйлдвэрт сармагжуулнаа. Эрсдлээс зайлсхийхийн тулд хаягдлыг өвлийн улиралд тавирлаа. чтобы избежать всех рисков. Почти 10 лет. Бараг 10 жилийн өмнө Бурятийн дээд шүүх Жел дор Рем Маш болон Оросын төмөр замыг тундасжуулах савыг сармагжуулж байрлаж байгаа газрыг сэргэх үүрэг хүлээлгэсэн. 2020 онд өмчлөгчид төслийг боловсруулсан ч байгаль орчны шинжилгээ шалгуурыг давж чадаагүй. Үүний дараа төслийн боловсруулалтыг холбооны экологийн операторт шилжүүлж хамгийн үр дүнтэй шийдлүүдийг танилцуулсан байна. Активные решения. В рамках реализации Холбооны экологийн оператор нь Оростам төрийн корпорацийн харьяа байгуулга юм. Төслийн хүрээнд нийт 36 сарын хугацаанд хэрэгжих иж бүрэн ажлуудыг 3 дараалсан үе шаттайгаар гүйцэтгэнэ. Нэгдүгээр үе шат объектын периметр дагуу шүүрэлтээс хамгаалах хаалт барьж гүний усыг тусгаарлан дараагийн ажлуудын явцад бохирдохоос сэргийлнэ. Хоёрдугаар үе шат чулуун нүүрсний давирхан хаягдлыг бүрэн тээвэрлэн гаргаж мэрэгшсэн үйлдвэрүүдэд сармагжуулна. Гуравдугаар үе шат дээд гидроизоляцийн хамгаалалтын давхарга байгуулж тухайн бүсийг найдвартай тусгаарлан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлалыг бүрэн арилгана. здоровья населения. Байгаль орчны яам болон Оросын шинжлэх ухааны академид санал болгосон техникийн болон зохион байгуулалтын шийдлүүдийг наривчлан шалгаж Оросын улбаны улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцэж байгааг баталжээ. Бурятийн байгалийн нөөц, экологийн яам, эдгээр арга хэмжээнд бүх эрсдлийг арилгаж, Улаан-Уд хотын оршин суугчдын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Валентина Цыбикова, Даниил Щербаков. Новости дня. Африк төвөөс ирсэн Коатан Марколин Жуан удахгүй шалгалтын улиралтай золгоно. Тэрээр анагаахын их сургуулийн 2 дугаар курсын оюутан юм. Би Тэнгэрээс цас сундаг оронд сурахыг мөрөөддөг байсан юм. Тэгээд Орос орныг сонголоо. Одоо хамгийн хайртай орон минь болсон. Тэрээр латин хэлнээс гадна Оросын анагаахын нэр томьёог эзэмших шаардлагатай. Гэхдээ Коатан хатуу ширүүн уур амьсгалд олж авсан мэдлэг чадвар нь ирээдүйд үнэлж баршгүй туршлага олно гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн дөрөвт хамгийн хэцүү хэл гэдэг нь үнэ. Анх эхлэхэд үнэхээр хэцүү байж билээ. Нутагтаа үзэж байсан хэлний бэлтгэл бол шал өөр байсан. Одоо анагаах ухааны Орос хэл гэдэг хичээл хүртэл ордог штэ.
Анагаахын их сургууль гадаад оюутнуудыг сургахдаа тусгай арга барил хэрэгжүүлж байна. Тэд орос хэлийг сайн эзэмших нь чухал. Цаашлаад зарим нь орос үлдэн ажиллах боломжтой ажээ. Өнөөдрийн байдлаар 27 улсын 540 гадаад оюутан суралцж байна. Бүгд орос хэлийг эрчимтэй судалж байгаа. Манай сургуулийг төгсөхдөө тэд оросоор чөлөөтэй ярьдаг байх ёстой гэж бид үздэг юм аа. А есть среди нас Гадаад оюутнуудын дунд суралцахын зэрэгцээ багшилж байгаа хүмүүс ч байна. деятельностью. Жан эрхүү хотыг ухамсарлан сонгожээ. Хиймэл оюуны чиглэлээр сургадаг ховор хөтөлбөр болон тус их сургуулийн энэ чиглэлийн идэвхтэй үйл ажиллагаа түүний шийдвэрт нөлөөлжээ. Хятад мэдээллийн технологи тэр тусмаа хиймэл оюун сайн хөгжиж байгаа нь үнэн. Гэхдээ бид өөр орчныг мэдрэх хэрэгтэй юм аа. Улс бүр өөрийн гэсэн асуудал сорилтод тулгардаг. Харин Оросд уламжлалт, суурь шинжилгээ ухаан, тухайлбал математик, мэдээлэл ба дохой боловсруулалт маш сайн хөгжсөн. Тиймээс л би энд үлдэж янз бүрийн академик чиглэлтэй танилцахыг хүссэн юм. Недавно студенты Саяхан Хятадаас ирсэн нэгэн оюутан аспирантурт материал өгч орос хэлээ үргэлжлүүлэн сурч эхэлсэн байна. Түүнд Мароккоос ирсэн аспирант Назих үнэнч туслагч нь болж байна. Назих 2018 оноос хойш Оросд суралцаж эхнээсээ л орос хэлд шамджээ. года. Орос хэлний юунд хамгийн хэцүү байна? Үгийн төгсгөл. Би одоо хүртэл үгийн төгсгөлөө анхаарахгүй ярилцдаг. Яг одоо бол зүгээр л шулуухан биш. Ингэж хэлэх ёстой шүү. Гэд хэлээд өгчихөн дутагдаад байна. При этом возможно Үүний зэрэгцээ орос оюутнууд ч гадаад хэлээ дадлагжуулах боломжтой болж байна. Их сургуулийн удирдлагуудын хэлснээр залуус бие биетэйгээ сайн ойлголцож гадаад оюутнуудыг халуун дотноор хүлээн авдаг. Оросын холбооны улс. Түүнээс өмнө зөвлөлтийн уламжлалт бий. Хүчирхэг дээд боловсрлоороо алдартай байсан. Зөвлөлтийн үед манай улсад суралцаж байсан олон хүн их орондоо өндөр албан тушаал хашиж байна. Тиймээс бид энэ уламжлалыг үргэлжлүүлэхийн төлөө бүхнийг хийж байна. Мэдээж зочдын хамгийн том сорилт бол Сибирийн жавартай үйл. Гэсэн ч мэдлэгт хүрэх замд саад болж чадсангүй. Мароккод жил бүр зас ордог. Гэхдээ хасах түчийн хэм гэдэг бол огт өөр ойлголт. Тэр мөчид би юу болоод байгааг ч ойлгоогүй. Хувцас маань хөшчихсөн. Тэр үед хамгийн чухал асуулт бол хамгийн дулаан хувцас хаанаас яаж авах вэ гэдэг л байсан шүү. Нэг нь надад жинхэнэ эр хүн болохын тулд өвөл байгаль нуурын усан чумбах хэрэгтэй гэсэн байхаа Кирилл. разные континенты и языки. Өөр төв хэл, мөрөөдөл. Харин сонголт нь адилхан орос орон хэл. Суурь боловсрол, онцгой туршлага нь гадаадын залуусыг Сибирьт татаж, мэдлэгийн эрэлд хөдөлсөөр байна. Алина Гурская, Константин Синицын специально для программы «Новости». Любовь Ведешова совсем не... Любовь Ведешова гэдэг нэр нь тэрний зан чанарыг илтгэх мэд. Сайхан сэтгэл нь тэрнийг Арс хотын Ярославл хотоос байгаль нуурын хязгаар руу хөдөлж, Няран асрамжийн газарт байгаа ой хагастай Сашад ихэн хайрыг бэлгэлэхэд хүргэсэн юм. Одоо тэрний өмнө аваргүй даалгавар байна. Охиныг зүгээр нэг гэр бүлдээ авахс хөгжлөөрөө үе тэнгийнхэнтэй ойртоход нь туслах явдал юм. Саша одоогоор сууж мүлгэж чаддаггүй. Болгоомжтойгоор хажуу тишээ эргэж гараа сунган туршдаг. Поворачивается и тянется на ручки. Саша 2024 оны 12 дугаар сарын 26-нд манайд ирсэн. Онцгой хэрэгцээтэй хүүхэд анх 3 сар хооллож байсан. Манай эмнэлгийн баг маш их хүчин чармайлт гаргаж түүнийг халбгаар хооллож сургасан. Охин харилцаанд амархан ордог, их инээдэг, шажигнадаг тоглоомоор тоглох дуртай, анхаарал халамжинд дуртай, тэврүүлэх, эрхлэхийг хүсдэг. Обниматься любит. Любовь Ведешова. Любовь Ведешова үсэнивитэ цэг руу цахим хуудасаар дамжуулан дотны сэтгэлэн хайж явсаар нэг амьдрал өөрчил буйны сангийн Сашагийн оролцсон бичлэгийг олж гарчээ. Хөгжлөн онцлогтой хүүхдүүдэд ихэнх боломжит асран хамгаалагчдыг айлгадагч энэ удаа тийм байсангүй. Тот случай. Ийм шийдвэрт хүрэхийн тулд хүн дотроо өөрийгөө бэлдэж боловсрч чадсан байх хэрэгтэй. 4-5 дугаар бүлгийн онцлогтой хүүхэд авах амаргүйгээ би ойлгож байсан. Санхүүгийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч зураг ингэж буулаа. Шинэ жилийн өмнө 12 дугаар сарын 29-ноос 30-нд бүсийн оператор руу салгасан. Удаан болцсны эцэст амралтын өдрүүдээр тасалбар аваад замдаа гарсан.
И вот Саша на руках. Ингээд Саша эрүүл мэнд ад жаргалын юу юунаас дээгүүр тавьдаг хүний асрамж хайранд ирлээ. Любов 19, 10, 3 настай үрсээ өргөн авч өсгөн хүмүүжүүлж байна. Тэднийг бүгдийг няра байхад нь өргөн авч их хүн болох ад жаргалыг мэдрэхийг хүсжээ. Сонирхолтой нь хоёр хүүхдийн төрсөн он сар өөрч 24-ний өдөр болдог байна. Сашагийн ч мөн адил. Тиймээс Любов үнийг хоёр заяаны сайхан тохиох хэмээн итгэж байна. Знаки судьбы. Өргөмөл эцэг их гэдэг нь эцэг эхийн тухай биш. Хүүхдийн тухай ойлголт гэсэн үг надад их таалагддаг. Би 3 үрдээ эхийн хайрыг мэдрүүлэх гэж өргөж авсан. Харин Сашаг бол Сашагийнхэн төлөө авч байна. Да, материнская. Тийм ээ. Эхийн хайр алсын зайдч төрж мянган километрийг даван гарч чаддаг. Хайрлагдсан хэрэгтэй гэдгээ мэдэрч байгаа хүүхэд юу мэдэрдэг вэ? Харамсалтай нь энэ мэдрэмж хүн бүхэнд заяадаггүй. Гэхдээ ийм түүхүүд хүүхэд бүр ад жаргалаа олж чадна гэдгийг харуулж байна. Середина земли, Забайкальский край. В 10 вечера, когда Шөнийн 22 цагт паркийн бүх зочид тарсны дараа шөнийн харгалууд ажилдаа ордог. Ард мэтийн өндөртэй 8 морь мөсөн баримлын дил, туйран нарийн хэсгүүд нар салхины нөлөөгөөр үрж эмтэрчээ. Мөсөн сэлбэрч Сунцян тусгай зохион бүтээсэн мөсөн цүүц ашиглан баримлын хуучин гоо сайхныг нямбаалан сэргээж байна. Зөвхөн шин агарын хэм хас 20-30 хэм хүрэх үед мөс илүү сайн барьцаалдаж сэргийн засваралт үр дүнтэй болдог. Булчингийн шугам бүр дэлний үснийг бүрийг төгс байдалд нь буцаан оруулах шаардлагатай. Харин мөс цутгалтын инженерүүд мөсөн гадаргуугийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд миллиметрийн наривчлалтай аргачлал хэрэгэлдэг. Манай машин тухсны температур 80 хэмээс дээш байдаг ч хүйтэн мөстэй хүрэхэд бараг 70-60 хэм хүртэл буурч 2-3 хормын төдийд мөс болон зарцдаг. Ийм богино хугацаанд даралт өнцөг мөрөлтийг яг таг хянах ёстой юм. Ихэвчлэн 2-3 см мөс нэмж ургуулдаг бөгөөд алдаа 2 мм-ээс илүү их байж болохгүй. в 2 часа ночи температура опускается до минус. Шөнийн тэг 2 цагт агарын хэм хасах 30-д хүрнэ. Зас бэлтгэх баг 180 хөл бөмбөгийн талбайтай тэмцэх хэмжээний хүрээлэн сэргээхээр ажиллаж байна. Хийдгүүдэнд шин засыг хит хурдан хөлдөөхгүй тулд тэд 1 цагийн дотор тарааж нэгтруулах шаардлагатай. Барзгар барьц сайтай гадаргуу нь халдрагаанаас сэргийлж зочдын аюулгүй байдлыг хангана. Предотвращая скольжение. Маргааш ирэх зочид зураг дарж бичлэг хийж бүжиглэн гэж бодохоор бахархал төрдөг юм. Мөс цасны ертөнцийг бүр дулаан мөс цасны ертөнц гэж нэрлэмээр. Энэ бүхэн тэдний сэтгэлийг хөндөж чаддаг шигээ бидний зүрхийг ч бүлээцүүлдэг. Тэдний баяр хөөр бидний тэдэнд зориулсан хөдөлмөр харилцаа уялдаатай. Работа ночных страж. Шөнийн харуулуудын ажил бол техникийн үйлчилгээний нарийн зохион байгуулалттай үйл явц юм. Хүрээлэнгийн тасралтгүй ажиллагаа зочдын аюулгүй байдлыг хангана. Экстрем нөхцөл дэх өдөр тутмын хөдөлмөр нь төслийн амжилт, чанарын өндөр стандартыг баталгаажуулдаг. Мөсөн хаант улсын эд шидийн цаана бодлоготой логистик мэргэжлийн ур чадвар 7 хоногийн 24 цагийн хариуцлага оршдог. Команды Олеся Корзун, CGTN. Хятад улс өвлийн спортын салбарт огцом өсөлт үзүүлж байгааг хинч үгүйсгэхгүй. Цас мөсөн эдийн засаг нь хамгийн хурдцтай хөгжиж байгаа салбаруудын нэг бөгөөд өнөөдөр 137 тэрбум Америк долларын үнэлгээтэй болжээ. Энэ өсөлт нь өвлийн спорт, зугаа цэнгэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, томоохон үйлдвэрлэлийн цогц кластер бий болгох боломжийг нээсэн байна. Гэхдээ эрэлт зөвхөн спортын хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. Загварын салбарт ч өөрчлөлт авчирчээ. Хатуу ширүүн нөхцөлд зориулагдсан хувцас үйлдвэрлэж ирсэн брэндүүд хотын модны гол их сурвалж болж өдгөө Миланы загварын 7 хоногт цуглуулга толилуулж байна. Коллекции на неделе моды в Милане. Манай брендийг үүсгэн байгуулагч Олимпийн спортын туршлагатай хүн. Тиймээс бид мэргэжлийн спортод онцгой ач холбогдол өгдөг. Спортын энэ уур амьсгал сүнснээс л бид урам зориг авдаг. Энэ бол манай бүтээлийн гол их сурвалж юм а. Мөсөн эдийн засгийн хөгжил нь хятадын загвар зохион бүтээгчдэд бодит боломж жинхэнэ хөөрөх давцсан болжээ. Өнөөдөр залуу үе үндэсний онцлог өөрийн гэсэн таних тэмдэгтээ дотоодын брэндүүдийг илгүүд үүсэх болсон. Энэний тод жишээ нь Li-ning брэнд. Тус брэнд 1992 оноос хойш хятадын тамирчдыг хувцаслаж ирсэн бөгөөд хятадын олимпийн хорооны албан ёсны түнш юм. Өнөөдөр Li-ning Миланд анх удаа загварын тайзнаа гарч байна. Хятадын тансаглал буюу дотоодын брендийн чиг хандлага хятадаар
Гочао хэмээн нэрлэгдэх энэ үзэгдэл нь уламжлалт бэлэгдэл орчин үеийн дизайныг хослуулсан үндэсний бүтээгдэхүүний нэр хүнд өсөн нэмэгдэж байгааг илтгэж, загварын салбарт шинэ эрч хүч нэмжээ. Импульс для китайской модной индустрии. Сүүлийн жилүүдэд цас мөсөн спортын зах зээл маш идэвхтэй хөгжиж байна. Энэ өсөлтийн үед бид лининг брендийн бүтээлүүдийг анхааралтай ажиглаж хуримтлагдсан туршлагыг өөрсдийн загварт тусгах болсон. Следующий модный вызов для китайских... Хятадын дизайнеруудын дараагийн томоохон сорилт магадгүй дахин нэг хүчтэй өсрэлт нь ойртон байгаа Милан Кортинагийн өвлийн Олимпиум. Загвар зохион бүтээгчдийн хувьд энэ нь зүгээр нэг спортын арга хэмжээ бус дэлхийн хамгийн өндөр түвшний тайз юм. Энэ бол Хятадын брэндүүд олон улсын зах зээлд гарах өөрсдийн гоо зүй технологиг дэлхийд таниулах онцгой боломж. Зорилго нь зөвхөн засан налууг байлдан дагуулах бус дэлхийн давцанд өөрсдийгөө батлан харуулах явдал юм. Өнөөдөр Хятадд үйлдвэрлэв гэдэг нь инновац, соёл, төгс хэв маягийг нэгтгэсэн ойлголт болж байна. Илона Линард, CGTN.